Саяны эргэлтэлгооны асуудал бол манай одоо өргөдлийн банкны гол асуудал л да. Одоо бүр ард иргэд бол одоо бүсээ жангалаад тасрах хэмжээнд очсон. Би зүгээр ганцхан юм нэмээд асуухад хариулчнаас богинохоо. Энэ төрийн албаа хаагчид байна, жирийн хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн төлөөллийн байгууллагатай та нар зөвшөлтсөж энэ төсвөө оруулж ирсэн үү? Хуулиараа зөвшөлтсөж тэднээс бүр одоо окей гэж сонсцоод орж ирэх ёстой шүү хуулиараа. Тэгэхээр зөвшөлтсөд нөгөөдөл чинь хамтдаа бүсээ чангалъя гэж хэлсэн гэж надад хариулт өгнө гэж би найдаж байна. Хоёрдугаарт эдийн засгийн одоо асуудал хариуцж байгаа учраас энэ асуудал эдийн засаг гэдэг бол хүмүүсийн амжиргаа шүү бас. Хоёрдугаарт миний тодруулах асуулт гэвэл гадрын тосны боловсруулах үйлдвэрийн асуудлыг энэ өргөдлийн банкны хооронд асрах асуудал юм а. Эдийн засгийн энэ яам бол одоо том төслүүдээ бас нэлээд хүч өгч хариуцж байгаа болов уу гэж би найдаж байна, гордож байна. Тэгэхээр төслийн хууц 62 5 дугаар бүлэгт хавсралт гэснийг та нар нэг харахдахтаа энэ дөнгөж эхлээд орж ирэхэд бол би энийг бол асуугаагүй. Мэдээж энэ элементар нэмийг засаад орж ирэх болов гэсэн. Одоо энэ 2 дугаар хэлэлцүүлэг дээр бас засахгүй орж ирж байна. Энэ дээр 4 том төслөө оруулж ирж ярьж байхдаа та нар гадрын төсний боловсруулах үйлдвэрийн төслийн нийт хариуцагч нь хэмбэ гэсэн хариуцагч энэ дээр байхгүй. Нөгөө 3 дээр нь байна лээ. Байхгүй хэмбэ. Мэдээж би ойлгож байна. Гэхдээ энэ дээр яга бичээгүй юм болоо. Хоёрдугаарт төсөл эхлэх огноо бас байхгүй. Нөгөөдүүл дээр нь байлаа нөгөө 3 дээр нь. Энэ хэд юм бэ? Та нар миний ямиг ойлгож байна уу? Энэ зөв байгаа биз? 3 дугаар асуулт. Бүс нутаг бас байхгүй. Нийт төсөв төртгөн 55.7 тэрбум төгрөг гэж нэг байгаа. 601 их найд гэж 2 тоо байгаа. Яагаад энэ хоёрыг бичсэн бэ? Хоёулаа яг адилхан. Нийт төсөв төртөг гээд нэг нь 55.7 нөгөөх нь 601 их найд. За ингээд энийг надад тодруулсны дараа би бас тодруулж хэлсний дараа би асуух байх гэж найдаж байна. Гадрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөл зээлээ ашиглаж чадахгүй байгаа. Би бол одоо бүр бардам хэлж байгаа шүү дээ. Энэ үйлдвэр чинь ажиллахгүй шүү. Та нар бол одоо мөнгө угаалт том ловрын нэг хэсэг болчиход байгаа шүү. Одоо тэрийг бол би өнөөдөр энд ярих гээгүй. Ямар ч усны нөөц тогтоогдоогүй, тэзүү байхгүй, тэзүүдээр гар үсэг зурсан хүн байхгүй. Тэрийг бол би хариуцсан ямаас насна. За миний саяны 4 асуултанд хариулт аваад би дараа нь бас тодруулъя. За, энэ хариулт их хоёр сайд. За, эдийн засгийн хөгжлийн сайд шат. Гадрын тос хөтөлбөрийг аж үйлдвэр эрдэс соёлын яам хариуцж байгаа. Эрдэс соёл аж үйлдвэр яам. За, Монгол улсын хамгийн сул тал бол 100% гадаад хамаарал бүхий шатах тослох материал. За энийг бид нар дотоодын их усүр дээр тулгуурлах боловсруулах чухал гэдэг 1.5 сая тонн газрын тос боловсруулах юм үйлдвэрийг энэтхийн засгийн газрын зээлээр барьж байгаа. Энэ энэтхийн засгийн газрын гадаад хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл. Төслийн эрчимжилт өн дээр явж байна. Байшин, барилга, угсрал, тоног төхөөрөмжийн захиалгууд хангалттай сайн явна. За одоо бид түүхэд тосоор хангах асуудал дээр асуудал ярьж байна. Түүхэд тосыг бол Монголын зүүн бүсийн одоо нефтийн сав газраас татна. За тэнд бол тодорхой нөөц батлагдсан, ашиглаж явж байгаа, экспорт хийж байгаа. За мөн одоо бусад манай хойд хөршид түүхэд тосоо экспортлж байгаа томоохон экспортлогч орн байгаа. Энэгээ төмөр замынхаа дэд бүтцийг тулгуурлаад бас түүхэд тосоо хангамжийг хийх болцоотой гэж үзэж энэ байрлалыг сонгож ажил эхэлсэн. Тийм болохоор одоо төсөл эрт тасралтгүй эрчимтэй явж байгаа санхүүжилт ямар нэгэн алдаа оноо гараагүй саатаагүй ажил үргэлжилж байгаа. Шаардлагатай гэвэл зөвхөн одоо газрын тосны алтан ширээгийн нээд боловсруулах үйлдвэрийн зохицолборын талаар танилцуулга хийж болохоор байна гэж. За зөвшөлдсөх асуудал дээр энэ олон макро эдийн засгийн мэргэжлийн одоо байгууллагуудын хувьд хийж байгаа. Монгол банк, статистик, төсөө доктортой байдлын зөвлөл, сангийн яам гэдэг мэргэжлийн байгууллагууд судлаачдын хүрээнд асуудлаа ярилцаа, тоогоо тохироод дүн шинжилгээ хийгээд макро хүрээгээ гаргаж байна. За намар төсвийн хуулиар бид 9 сард
өргөн барьдаг болсон, 9 сард хилцдэг болсон. За хилцүүлэг дээрээ олон нийт тэн одоо хилцүүлэг саналыг авдаг юм шинэ хуультай болсон болохоор төсөв дээрээ задлж ярьдаг болно. Энэ бол ерөндөө макро эзэн засгийн 9 тоогоо л одоо бид нар тойрч ярина шүү дээ.